Сайн бацгаана уу гэдэгтэй өнөөдрийн хичээлээр ОМО хуулийн талаас хэрэгж үзье. За ОМО хууль гэдэг нь аливаа дамжлагчийн эсвэрслийг түүн дээр өгч байгаа хүчтэй болон гүйцэд тодорхойлж болдгийг нээсэн байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Үүсгүүрс гарч байгаа гүйдэл маань нэмэхээс хас руу яах гүйдэг. Эсвэл энэ регистр дээр яах хүчтэй унснаар эсвэрсэл маань гүйдэл үчиг эсвэрсдэг байх нэ. За ОМО хуулийн энэ томьёогоо эрхэлж болно. Гүйдэл тэнцэн хүчлэх баах нь эсвэрсэл гэдэг. За ОМО хуулийн хүчлэх хэмжээ хэсгэд гүйдлийн хэмжээ хэсэх бөгөөд эсвэрслийн хэмжээ буурна. За гүйдэл хүчлээс шууд хамаарах бөгөөд эсвэрслээс уруу хамааралтай байдаг. За ОМО хуулийг томьёогоор эрхлэх юм бол гүйдэл тэнцэн хүчлэх баах нь эсвэрсэл үүнээс хүчлийг олбол хүчтэй тэнцүү гүйдлийн хүчийг үүсгэх нь эсвэрсэл байх нь эсвэрслийг олбол эсвэрсэл тэнцүү хүчлэг байх нь гүйдэлж байна. За өнөөдрийн хичээлээр цоо олбож үзэх нэ. За эсвэрслийг цоо олоход яах вэ гэхээр хэрвээ захлагын аюу хэрийн төлөв манай эрхийн дээр 3 эзэстэй 3 эзэстийг араас нь холбосон гэдэг цоо гэдэг. Эндээс нэг талаас нь ярих бол гүйдэл нэмэхээс хасрын уурсдаг. За гүйдэл маань ерөнхийдөө салаалахгүй байвал үүнийг өвөхөр цуваа гэж хэлдэг байна. За одоо цуваа олбоцсон эзэстүүдийн нийт эзэстрийг олж болдог. За яаж олдог вэ гэхээр 3 эзэстрийг гурвуулангийн шууд нэмэхэд манай дээр яг нэг нийт эзэстэр гарч ирнэ гэсэн үг. За туршид нэг хий. Цуваа олбоцсон 3 эзэстэр тус бүрээр нэвтрэх гүйдэл хүчийг тодорхойлъё. За энэ эзэст гурвуулангийнхан цуваа олбосон. За туршилтыг сайн ажиллаж хараарай хүүхдтэй. Хэдүүлээ гүйдэл энэ эзэст тус бүрээр дайр өнгөрж байгаа гүйдэл хүчийг хэмжээ. Үүнээс гарч байгаа гүйдэл хүч орж байгаа гүйдэл хүчийг хэмжээ гэсэн. За манай мультиметр бол одоо бол амплиметр болж хувирсан байгаа. За амплиметрийг захлахаа хэлэхэд ямар цуваа олдог. За энэ регистрийг яагаад энд холбоос яаж харагдсан бэ гэхээр цуваа олохын тулд ингэ салгаж авч байгаамаа. За тэгвэл манай тэр хэлхээс ерөнхий гүйдэл маань 17.7 мА гүйдэл гүйж байна. За энэ мультиметрийн заат бол милли вольт хэмжиж байгаа заалтанд тавьсан байгаа. За ерөнхий гүйдэл маань 17.7 мА. За нэгдүгээр регистр дайр өнгөрч байгаа гүйдэл өвч маань хэд вэ гэдгийг хэмжиж харъя гэлээ. 17.6 мА. Нэгдүгээр регистр дайр өнгөрч байгаа гүйдэл өвч маань 17.6 мА байна. За хоёрдугаар регистр дайр өнгөрч байгаа гүйдэл өвчийг хэмжээ. За мөн адил 17.6 мА байна. За 3 дугаар эзэстэй дайр өнгөрч байгаа гүйдэл хүчийг хэмжээ. За 17.6 мА байна. За захлагын үүсгүүр рүү явж байгаа гүйдэл хүчийг бас хэмжиж үзье. Үүсгүүр рүү орж байгаа гүйдэл хүч маань 17.6 мА байна. За эндээс ямар дүгнэлт гарч ирж байгаа вэ гэхээр цуваа олгоцсон резист тус бүрээр дайр өнгөж гүйдэл хүчүүд маань нэгдүгээр резист маань 17.7 мА байна. Ерөнхий гүйдэл маань. За 17.7 мА-ыг амплитуд жуулах 1000 таваагаад тэг 10,177 мА байна. За нэгдүгээр резистор дайр өнгөж байгаа гүйдэл маань 17.7 мА байсан. За бас амплитуд жуулах юм бол тэг 10,177 А байна. За хоёрдугаар резистор дайр өнгөрсөн гүйдэл өвч маань 17.6 мА байсан. За гүйдэл өвч шижүүл тэг 10,176 А байна. За 3 дугаар резистор дайр өнгөрч байгаа гүйдэл өвч маань 17.6 мА байна. За энэ гүйдэл өвчөөр шижүүлэх юм бол тэг 10,176 А байна. За эндээс ямар дүгнэлт гарч байгаа вэ гэхээр хэрхээгээ цуваа олсон хэрхээгээр гүйдэл өвчүүд нь хоорондоо ижил байх нэ. За томьёогоор бичих юм бол ерөнхий гүйдэл өвч тэнцүү гүйдэл өвч 1 гүйдэл өвч 2 яагаад өөрчлөлтгүй вэ гэхээр хэрхээ яах нь гүйдэл маань салаалаг учраас.
3 резист тус бүр дээр өнөх хүчлийг тодорхойлж хэлээ. За хүчлийг хэмжихэд яг хөөр резистор дээр зэрэгцээ вольтметрийг тавьж хэмжинэ. За одоо хэвлэлд уртыг сайн ажиглаж харъя. За нэгдүгээр резистор дээр унж байгаа хүчлийг хэмжээ. 176 вольт байна. Дахиад хэмжээ 176 вольт байна. За хоёрдугаар резистор дээр унж байгаа хүчлийн хэмжээ 176 вольт байна. Дахиад хэмжиж үзье. 176 вольт байна. За эдгээр яагаад энэ хоёр резистор дээр хүчлүүд нь адилхан байгаа вэ гэхээр энэ резисторууд бүгд ижилхэн 100 омын эсрүүцэлтэй резистор байгаа. За 3 дугаар резистор дээр унж байгаа хүчтэй маань 178 байна. За англи яг энэ 3 резистор маань гурлаа ижилхэн 100 омын резистор байгаа. Тийм учраас яг хөр энэ үүсгүүс гарч байгаа хүчтэй маань 3 хуваагдж байгаа гэсэн үг. За үр дүнгийн сонирхъя. За нэгдүгээр резистор унж байгаа хүч 176 вольт байсан. Хоёрдугаар резистор унж байгаа хүч маань 176 вольт байсан. За гуравдугаар резистор унж байгаа хүч 178 байна. Ерөнхийдөө энэ 3 яг л гурлаа адилхан 100 омын эсвэлтэй резистор учраас хүчлүүд адилхан хуваагддаг байна. За тэгвэл ерөнхий үүсгүүр захиргаан үүсгээс гарч байгаа хүч маань резистор тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэлтэй тэнцүү байдаг байна. За тэгвэл та оруулах юм бол манай зайн үүсгүүрийн нийт хүчтэй маань 5.3 вольтын хүчлээ гаргасан байна. Эндээс ямар дүнлэг гарч ирэх вэхээр 3 резистор цуваа холбогдсон үед тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр нь үүсгүүрс гарч байгаа хүчлийн нийлбэртэй тэнцүү байна гэсэн үг. Гадуур цуваа холбогдын нийт эсрүүцлийн хэмжээг омын хуулиас ашиглан олж болдог. Өгөхөр гүйдлийн хүчийг ерөнхий гүйдлийн хүчийг үүсгэх нь эсрүүцэл байна. За тус бүрийнх нь одоо хүчлүүд нь сая өөр байсан. Энэ 3 хүчлүүдийн тус бүрүүдээр нь гүйдлүүд мэдж байгаа эсрүүцэл мэдж бол тусад нь орлуулад аль нэг нь олж болдог байна. За алуу жишээ бодлоо нэг ашиглая. За цуваа холбогдсон 3 эсрүүцлийн хэмжээ нь хагалзан нэгдүгээр резистор 10 ом, хоёрдугаар резистор 40 ом, гуравдугаар резистор 50 ом бөгөөд үүсгүүс 10 вольтын хүчтэй зарласан гэж үзнэ. За тэгвэл юу гэхээр резистор тус бүрээр гүйдлийн хүч болон хүчлийг тодорхойлно гэсэн. За маань тэр энэ хүчтэй маань 10 вольт гэж өгсөн. Байх нь энэ 3 резистор хүчлийг өгсөн. За тэгвэл тус бүрийн дээр онох хүчтэй болон гүйдэл тус бүрээр дайраа өнгөрөх гүйдлийг болж болно гэсэн. За тэгвэл бид нэр эхлээд 3 резистор маань цуваа болсон учраас нийт эсрүүцлийг олж болно. Нийт эсрүүцлийг олохдоо гурвангийн шууд нэм. За тэгэхээр маа дээр 100 омын нийт эсрүүцэл гарч ирж байна гэж үзнэ. За тэгвэл ерөнхий гүйдлийн хүчийг олж болно. Маа дээр үүсгэрийн нийт ерөнхий хүчтэй өгсөн. Ерөнхий эсрүүцэл олгоцсон. Тэгвэл 10 вольтыг 100 ом дуухаар 0.1 ампер гана. За тэгвэл үхэхээр эндээс цуваа холбогдсон сүрийн туршилтын дүрмээр ерөнхий үүсгэрээс гарч байгаа гүйдэл маань эзэс тус бүрөө дайрж байгаа гүйдлүүдэд тэнцүү байна гэсэн. Тэгвэл маань 3 резисторээр дайраа өнгөж байгаа гүйдлүүд маань 0.1 ампер байна. За эндээс тус бүр дээр унж байгаа хүчлүүдийг олж болно гэсэн хаамын үйл ашиглаад. За хүчтэй нь болохдоо гүйдэл хүчийг үржин эсвүүцэл 1 0.1-ийг 10 ом үзүүлээд 1 вольт байна. За хүчтэй 2 болохдоо гүйдэл хүчийн эсвүүцэл 2 0.1 амперийг үржин 40 ом. Тэгвэл 4 вольт гарч ийн. За хүчтэй 3 болохдоо явахаар гүйдэл хүчний үржин эсвүүцэл 3. За тэгвэл 0.1 50 ом үзүүлээд 5 вольт. За энэ 3-ын нийлбэр маань 10 вольт гарч иж байна. Тэгэхээр тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр маань нийт хүчлэлтэй тэнцүү байна гэсэн дүрм билж байна. За тэгвэл жишээ бодлого 2. За энэ болохоор юу гэхээр ампер метрийн заалт болон вольт метрийн заалтыг олоорой гэсэн байна. За үүсгүүрийн нийт үйлчлэл маань 28 вольт үйлчлэл байна. Нэгдүгээр резистор бол 6 ом, хоёрдугаар резистор 8 ом. За нэгдүгээр резистор унж байгаа үйлчлэл бол 12 вольт байна гэсэн. За эдгээр нэгдүгээр резистор унж байгаа хүчтэй мэдж байгаа эсвүүцэл мэдж байгаа учраас нэгдүгээр резистор дайраа өнгөж гүйдлийг олж болно. Энэ томьёогоор омол ажиллаад. За 12 вольтыг 6 ом дуухаар 2 ампер гарч ийн. За тэгвэл эндээс 2 амперын гүйдэл энэгээр дайраа өнгөрөхөд
100 зүйд гүйтэл тэмцэх учраас мөн адил 2 дугаар резисторээр дайрах гүйтэл маань 2 ампер байна. Тэгвэл ампер метрийн заалт бол ерөнхий гүйтэл маань 2 ампер байна гэж үзэж болно. За тэгвэл биднийхээ вольтметр 2-ыг олж болно. Энэний гүйтэл одоо 2 амперг олдсон учраас хүчтэлийн том яг гүйтэл хүчтэл 2 тэнцүү гүйтэл 2-ыг үүсгэх нь эсвэл 2 амперыг үүсгэх нь 8 ом байна. Үржүүлээд 16 вольт. За тэгвэл энэ вольтметрийн заалт бол 16 вольт байна гэсэн үг. Надад хэрхэн нийт хүчлийг олж болно? Нийт эсвүүцлийг олж болно. Нийт эсвүүцлийг олохдоо энд нэгжийн заалт буурсан байна. 6 дээр 8 ом нөхөр 14 омын эсвүүцэл гарч иж байна. Тэгвэл энэ вольт гэдэг оронд юу байх вэ? Ом гэж байгаа шүү. За тэгвэл хэдүүлээ дээр жишээ даалгаврыг ашиглаад энэ үйл мэддэх эсвүүцлийг олно. За энэ болохоор 4 омын эсвүүцэл үүссэн маань нийт энэ хоёрын нийлбэр хүчил нь 12 вольт. Ерөнхий гүйтэл маань 0.2 ампер байна. За энэ дараах бодлогыг бодно. За энэ бодлогыг бас мөн адил бодно. За энийг мөн адил бодно. За энэ даалгаврыг бас мөн адил